Хог шатаач эрчим хүч үйлдвэрлэх төслийн төрийн үеийн түншлэлийн түвшинч сонгох урьдчилан сонгож лруулалтын баримт бичиг хүлээж авах эцсийн хугацаа дууссан. За энэ хүрээнд болохоор 2 компани зүгээс энэ төсөл сонгож лруулалтын бичиг баримтуудаа ирүүлсэн байна. Өнөөдрийн хувьд бол 2 компани одоо холбогдох материалаа ирүүлсэн байна. За өнөөдрийн өглөө 4 сарын 16-ны 8 цаг 40 минутад бол Ухаан Tianyuan Group буюу Шанхай SUS консорциум гэсэн энэ 2 компани хамтарсан консорциум материал ирүүлсэн байна. 4 сарын 16-ны өдрийн 15 цаг 10 минутад болохоор Union Environment гэдэг энэ компани болохоор холбогдох материалуудаа ирүүлсэн байна. Стандарт шаардлагын дагуу материалуудаа бэлдэж ирүүлсэн байх ёстой гэдэг үүднээс бид бүхэн та бүхний байлцуулаад материалуудыг задлж үзье. Төслийн нэр нь Улаанбаатар хог шатаач эрчим хүч гаргах үйлдвэр гэсэн байна. За орлох санал хүлээн авах эцсийн хугацаанд болохоор 2026 оны 4 сарын 16-ны 16 цагаас өмнө гэсэн байна. Ийм бичиг баримттай бүлтгүүмжил хийгдсэн. За эхний хуудас нь цахим хувь гэсэн байна. Цахим хувьтай байна. За энд болохоор нээж болно. За холбогдох бичиг баримтуудыг ингээд хавсарсан байдлаа иймэрхүү тогтоолж хийгдсэн байна. Урьдчилан сонгож лруулалтын баримт бичгийн их хувь гэсэн байна. За битүүмжилтэй. Ийм битүүмжилтэйгээр ирүүлсэн байна. Хуулбар хувь ингээд ирүүлсэн байна. Хуулбар хувь нь мөн тарцтай тэмдэглэлгээтэй иймэрхүү байдлаар ирүүлсэн байна. За ингээд манай шаардлагын стандартын дагуу холбогдох дотор нь болохоор их хувь болон хуулбар хувь, цахим хувь гэсэн хөлбөртөөр ингээд ирүүлсэн байна. Хоёр дахь материалыг зардлаа. За урьдчилан сонгож лруулалтын баримт бичгийн дугаар 2026 дроп 01. За төслийн нэр нь бол Монгол улсын хог шатаач эрчим хүч гаргах үйлдвэр түншлэлийн төсөл. За орлох санал хүлээн авах эцсийн хугацаа 2026-ны 4 сарын 16-ны өдрийн 16 цагаас өмнө нээж үл болно гэсэн тэмдэглэгээтэй. Хамгийн ихэнд нь хувийн хөгжлийн хамтрагчийн сонгож лруулалтын урьдчилан салгуулалтын өрөөдийн баримт бичиг гэсэн цахим хувь гэсэн дээдлэлтэй хаяжилттай ийм хувийг битүүмжилтэй ийм хувийг өгсөн байна. За хувийн хөгжлийн хамтрагчийн сонгож лруулалт урьдчилан салгуулалтын өрөөдлийн баримт бичиг хуулбар хувь гэсэн дардцтай ийм битүүмжилтэй ийм бичиг баримтыг ирүүлсэн байна. 01 гэсэн дроптой их хувь гэсэн дардцтай талбарын битүүмжилтэйгээр ингэж ирүүлсэн байна. Энэ их хувь гэсэн дардцтайгаар ингэж ирүүлсэн байна. Бид бүхнээс ажлын хэсэг одоо задлж үзээд холбогдох хууль журмын хүрээнд сонгож лруулалтын процессыг эхлүүлэхийг өөр мэдээж байна. Хүрэлцэн та бүхэнд маш их баярлалаа. Энэ сонгож лруулалтанд бас цаг зав зарцуулж бас Монгол улсад төрийн хөгжлийн түншлэлээр нэг том төслөөр ингээд хамтарч ажиллая гэж санал илэрхийлсэн 2 компани төлөөлөлд маш их баярлалаа гэдгийг бас нийт ажлын хэсгийн гишүүд бас өмнөөс илэрхийлж байна. Тэгээд бид бүхэн богино хугацаанд холбогдох хууль журмын хүрээнд холбогдох бичиг баримтыг шалгаж үзээд та бүхэн тун утгагүй хариу өгнө гэдгийг л та бүхэнд хэлье.